За сайн мэцхан бүгдэнд өнөөдөр мэндийг хүргэе. За өнөөдөр бүгдээрээ юуны талаар бичлэг хийх вэ гэхээр сүүлийн үед миний нэлийн ашиглаад байгаа Just Markets гэх брокер байгаа. За энэ брокерийн талаар ер нь бол нэлээд олон хүмүүс мэдж байгаа байх, хэрхэн ашиглах те. Зарим их хвшлэн энэ дэр бүр данцааныгээд арилжаа хийж байгаа хүмүүс ч байгаах. За тэгэхээр өнөөдөр бол энэ бичлэгээр бүгдээрээ Just Markets-аар хэрхэн криптогоор татаа авалт хийх байдлаар та бүхэндээ те одоо step by step одоо аргыг зааж өгөх талаар ороод ирлээ. За тэгэхээр энд яг одоо харагдаж байгаа бол Just Markets broker байгаа. За ерөнхийдөө бол яагаад энэ Just Markets broker-ыг би ингээд сонгоод та бүхэндээ хүргээд байгаа юм бэ гэхээр ерөнхийдөө бол тэ бидэнд санал болгох боломжтой хамгийн бага спэдийг өгч байгаа. Нэгт хамгийн бага спэд хамгийн өндөр leverage-ийг өгöd байгаа. 1/3000 leverage-тэй. Тэ 1/3000 leverage-тэй. За тэгээд хамгийн бага spread-ийг одоо алтан дээр бол бид нэр стандарт бишээ pro account-ор бол 1.2-тэй байна. 1.3 пипстэй байгаа. Маш бага. За тэгээ ямар ч юу авахгүй, ямар ч commission байхгүй байгаа. Жохон тэгээ өндөр одоо leverage-тэй учраас тэр хэмжээгээр биднэрт маш их арилжааны одоо арилжаанд орох боломжийг өгдөг. Тэр хэмжээгээр биднэрт үнэхээр л таад өөртөө контролдож чадвал энд бол маш одоо тий бага тансыг өсгөх боломжтой маш гоё аргууд байгаа. Тийм учраас энэ брокерыг сонгоод арилжаа хийж байгаа шалтгаан нь юм байна. За тэгээд энэ брокер дээр тэг хэрхэн татаа авалт хийх талаар бүгдээрээ энэ бичлэгээрээ үзцгээе. За энд бол ингээд миний ингээд юуны тэг одоо юу харагдаж байна. Аккаунт хэсэг харагдаж байна. За өнөөдөр болохоор би энэ $8400 би одоо криптогоор татаж үзээд хэрхэн татж чинь, яаж татж байгаа талаар та бүхэндээ харуулъя гэж бодлоо. За тэгэхээр энэ болохоор ерөнхийдөө бол тэг одоо энэ аккаунт бол бидний одоо би ингээд бас $100 challenge гэдэг эхлүүлнэ гэд хэлсэн. За тэгээд тэрийг өнөөдрөөс ингээд эхлүүлж байгаа. За тэгээд хүмүүс нэлээд буруу ойлгоод байгаа. Тэрийг одоо би дагаж арилжаанд орох гэж байгаа юм шиг тэгж ойлгоод байгаа. Тийм бол биш шүү. Тэ? Энэ бол 100% миний өөрийн сонголт, миний өөрийн хийж байгаа зүйл та бүхэн арилж байгаа өөртөө хийн, өөр чинь сонголт, өөрийн чинь зүйл байгаа. Тийм учраас надад бол ямар ч хамаа авахгүй тийм үү. За тийм байна. За тэгээд тэгвэл хэрхэн одоо тэ withdraw хийх юм бэ талаар бүгдээр үзье. За withdraw дээр дарна. За withdraw дээр дарангууд энэ дээр ингээд одоо миний болохоор шууд ингээд криптогийн сонголт гараад ирсэн биз дээ тийм үү? Шууд криптогийн сонголт гараад ирчин. За миний болохоор шууд ингээд крипто сонголт гараад ирчин тий. За крипто л тэ нэгээс нэг 2 цагийн хооронд ингээд шууд тий одоо таны гүйлгээ шууд ингээд гараад өгнө гэж байна. За ийм байгаа та бид нар нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Анх ингээд $100 бид нар дансаа цэнэглээд арилжаа хийгээд тэр $100 гаргаж авахгүй одоо банкны картаар дансаа цэнэглэж байгаа шүү дээ ямар нэгэн байдлаар. Тэгээд тэр банкны картаар дансаа цэнэглчээд тэр банкны карт руугаа буцаж тэр анх оруулсан мөнгөө татаж авах хэрэгтэй гэдгийг бид нар маш сайн ойлгох хэрэгтэй. Та $100 данс нээчлээ тийм үү? $100 ингээд дансаа цэнэглчээд та тэрийг 1000 болгочлоо. Тэгвэл та эхлээд тэр $100 заавал банкны карт руу татаж авах хэрэгтэй бол. Тэгээ үлдсэн 409 биш үлдсэн $900 одоо криптогоор татаж авах гэсэн үг. Эсвэл өөр Skrill ч юм уу өөр ямар нэгэн одоо юугаар. Тэгээ одоо Skrill байна, Stick Pay байна, AirTM тэ. Тэгээ би өөрөөс ашиглаж үзээгүй миний хамгийн одоо их ашигладаг зүйл бол криптогийн татаа авалт. За криптогийн татаа авалт сонгоё. За шууд 8400 аккаунт байна. За би USDT-гээр гаргана. За одоо энэ дээр бид нар крипто мэддэггүй хүмүүсийн бас нэг жоохон тэгээ одоо үнэхээр буруу хийвэл та мөнгө алдах боломжтой тийм зүйл гарч байна. За тэгвэл яах вэ гэхээр та блокчейнийг сонгоно. За тэгвэл бид нар ингээд та Binance-ийнхаа та ингээд депозит те одоо USDT-ийн депозит ингээд оронгууд танд ингээд сүлжээнүүд байгаа блокчейн network-ийн сүлжээнүүд. Ерөнхийдөө би Tron TRC-20-ыг ашиглах дуртай. Маш хурдан байдаг. Бас юу баг байдаг. За би ингээд TRC-20-ыг тэгээ одоо энэ кодыг сонголоо. Тэнгууд л энэ дээрээ буцаж ороод блокчейнийг би TRC-20. Ингээд ч заавал энийг шалгах хэрэгтэй шүү манайхан. Заавал шалгана. Тэгэхгүй бол ямар нэгэн байдлаар хүмүүс буцчих болохтой хойдолт нь ч мурдалт нь space хийчдэг. Эсвэл энэ C-ийн дээ эсвэл устгаад өөр C бичих жоо Монгол үсгээр одоо аваачаад үгдийн арай өөр эсвэг бичдэг ч юм. Ямар нэгэн байдлаар ийм алдаа гарч идэг тохиолдолд байгаа. Тийм учраас энийг бүгдээрээ алдаа гаргахгүй тул заавал дахин шалгах хэрэгтэй. За TA3WRQ гэдэг ингээд том кюрт байна. За TA3WRQ за байна. За сүүлийн 6 орно. FUS за сүүлийн FS нэхлээ. FUSX2MPC FUSX2M том PC мөн үү? Том PC мөн. За мөн байна. Тэ. За гаргаж авах дүн 8400.
Тэ таны 8400 гарах юм байна. За тэгвэл одоо ингээд энэ дээрээ бид нэр одоо таны бүртгэлтэй имэйл руугаад бид нэр код авах гэсэн үг. За код авъя. За код аваад тэгээ Vitrava хүсэлтэд явуулчих. За тэгэнгუთ л ингээд таны буцаага шууд ингээд өөрийн аккаунт руу өдөрнө. За тэгээд одоо ингээд таны мөнгө чинь харагдаж байгаа байх. Гэхдээ нэг цаг юм уу 2 цагийн дараа таны мөнгө чинь данснаж хасагтаад Binance руу ч ороод ирэх үед тэгээ энэ одоо данс маань тэг болно гэсэн үг. За иймэрхүү байдлаар бид нэг ингээд татаад авна. За тэгвэл жоохон мэж бүгдээрээ хэдэн минутын дараа таталт орж ирээд тэгээд тэндээсээ Binance-аас эрхэм мөнгө гарах талаар бас дахиад оруулъя. За криптогоор хүсэлт илгээсний дараа ерөнхийдөө бол нэг 3 цагийн дотор тий 3 цагийн дотор бол ингээд миний Binance-ийн аккаунт руу ороод ирлээ. Та бүхэн харж байгаа бах тий. Энэ ингээд мөнгөнд юм байна. За тэгээд энэ ингээд transaction ID гэдэг нь тий. За тэгвэл одоо энийг бүгдээрээ бол Монгол данс руугаа яаж татаж авах юм бэ гэдэг талаар үзье. За ерөнхийдөө бол Binance дээр ихэнх тохиолдолд хүмүүсээс ихэмшлэн мэдж байгаа бах P2P гэдэг people to people гэдэг одоо нэг Binance руу та мөнгө оруулж байгаа бол тэгээ Binance дээр USDT зарж байгаа хүмүүсээс мөнгөний одоо тэгээ USDT-г нь худалдаж аавна Монгол төгрөгөөрөө эсрэгээрээ та USDT зарах гэж байгаа бол та Монгол төгрөгөөрөө USDT зарна гэсэн үг. За тэгэхээр эхний ээлжинд та ингээд данс руу ч ороод ирэх үед хамгийн эхлээд одоо тэр хідэн дүүрэг гаргаж авах гэж байгаа тэр мөнгөнд дүнгээ өөрийнхөө funding гэдэг одоо хэсэг рүү шилжүүлнэ гэсэн үг. Өөрийнхөө аккаунтын funding гэдэг хэсэг рүү. За би болохоор ингээд $8400 шилжүүлсэн байна. За тэгэнгუთ одоо эндээсээ яг яах юм бэ? Эндээсээ та тэгвэл яах юм бэ? За тэгвэл та эхлээд эндээсээ буцаага trade гэдэг хэсэг рүү очино. Trade дээр очиод P2P гэдэг хэсгийг сонгоно. За P2P гэдэг тэ P2P гэдэг хэсгийг сонгоно. Та өөртөөхөө бид нэр өөртөөхөө мөнгөнд нүг. За тэ MNT сонгоод ирлээ. За ингээд тэ одоо анхааруулгын байдлын орж ирсэн. За бид нар одоо USDT-г зарах гээд байгаа. За USDT-г зарна. За тэгвэл зарангууд эдгээр ингээд тэ хүмүүсийн ингээд зарж байгаа сонголтууд гараад ирнэ. Та энэс хэнийг сонгож болно тэ өөрийнхөө хүсснээ сонгож болно гэсэн. За хүснээ сонгож болно. За тэгвэл энэ дээр болохоор бүгдээрээ эхлээд одоо гаргахыг хүсэж байгаа мөнгөнд дүн чинь энд бас боломжгүй хүмүүс байгаа шүү дээ тийм үү. Одоо шил зарим би 8400 гаргах гэдэг. Гэтэл энэ хүн болгоод ингээд 622-ыг гарганаа. За $1500 гарганаа, $1414 гарганаа, $2867 гарганаа, $2900 гарганаа гэдэг иймэрхүү байдлаар энэ хүмүүс ингээд тэг гаргаж чинь гэсэн үг. Одоо мөнгийг ингээд те. За тэгвэл би одоо $8400 нэг удаагаар гаргамаар байна. Тэ нэг удаагаар ингээд зармаар байна гэж байгаа бол тэр $8400-ыг одоо энэ хүмүүстээ олно гэсэн үг. За ерөнхийдөө бол бид нэр харах зүйл нь юу вэ гэхээр тий одоо 100% одоо хүмүүс лайк те одоо энэ болохоор feedback өгсөн байна шүү дээ. Ерөнхийдөө бол 300 энэ хүмүүс те Engo use гэдэг хүн бол 365 ордерыг те 99.5% одоо хувийн одоо гүйцэтгэлтэйгээр дуусгасан байна гэж байна. Тэгээ энэ 1521-ийг 99.3%-аас сайн байна те. Маш сайн байна. За маш олон ордерыг бий болгосон байна. За энэ болохоор 2700 энэ 2700 ордер байна те. Гэхдээ яг одоо миний ингээ авах гэж байгаа мөнгөнд дунд бол арай өрөхгүй байна тийм үү. За тэгвэл жоохон бүгдээрээ жоохон доошлуулъя. За дараагийн хүмүүс рүү оръё. Гэхдээ бас юугаа мөнгөнд нүгэ харъя шүү. За 3487 3487 3486 одоогоор яг Монгол банкны долларын ханшил өрөө 3410 байгаа. За тэгвэл банкуудын холны 3405 маа байна уу? Тэр хавцаа байгаах. Тэгэхээр бид нар бол банкаас хамаагүй илүү те бараг 2%-аар илүү ингээд USDT-гээ зарч ийн гэсэн үг байхгүй. Тэгэхээр маш боломжийн гэсэн үг. За тэгэхээр за энэ харъя энэ 6500 гэж байна. Бид нэр хувааж бас зарч болно. Одоо шил би энэ 2900 аваад те энэ 2900 аваад энэ 2800 аваад энэ ингээд энэ хүмүүст ингээд хуваагаад байгаа зарч болно гэсэн үг. Тэ энэ 2900 аваад за тэгээ энэ бол за 249 ордерыг 99.6% үүсгэлтэй хийсэн байна гэж энэ боломжийн тэ энийг бас зарж болж 1300 за тэгээ дараа нь энийг бас зарж болж байна. Тэгэхээр ингээд 2900 1231 тэ ингээд та шууд ороод өөрөө тэ тухайн хүн чинь ингээд оронгод дугаар байгаа заалгаад ч юм уу скол чат хичээл за би мөнгө гаргамаа тэрмээр нэгмээр за тэгвэл тэр хүн чинь мөнгө танд ороод даансанд ороод ирвэл тэгвэл та шууд ингээд яана гэсэн үг. Одоо өөрийнхөө USDT-ийг release буюу тэ одоо суллаж өгнө гэсэн үг байхгүй. За тэгж бол. За тэгэхээр ингээд 5 төгрөгний ингээд тэ юу яа чин за ийш яхаа дараагийн ер нь орж үзэлтэй хоёрлоо ороод үзэнгууд за энэ 82.9 мянга гэж. Өө энэ ардаа. Окей би шууд энийг авчил та 5 төгрөг гэдэг чи ойролцоогоор за 8000 040 мянган төгрөгийн юутай байна те. Гэхдээ ингээ 2 3 хувааж ахаар би шууд энэ хүндээ те шунглаа гэдэг энэ хүндээ шууд би USDT зараад үзье. USDT зарлаа.
За надад байгаа болохоор би бүгдийн те. За энэ болохоор хаан банк руу те. Энэ болохоор миний данс тийм үү? Миний данс руу яах юм бэ? Тэгэхээр би одоо тэгвэл энэ дээр шууд 8400 add хийгээд биш ээ. Шууд 8400 бичээд за 8400 баланс 8400 те. Тэгээд энэ хүмүүс ингэ бичсэн ба шүү дээ. Сайн байна уу те. Дуурайгаа дугаараар оролцсон холбох дугаар юм байна гэдэг. Тэгвэл би ингэ 8400-аар шууд add place хийж. За. Одоо тэнгуул ингэ бит хоёрын ингэ цонх гараад тэр чат маа те. Хүснээ одоо юу гэдэг. За одоо би энэ мөнгийг ингэ одоо миний тансанд ороод ирэнгүүт одоо энэ дээр юу гараад ирнэ. Энэ дээр ингэ те мэдээлэл гараад ирнэ те. Таны тансанд мөнгө явуулсан байна. Та өөрийнхөө юуг ягаарай. Тэ USDT-гээс суллаарай гэдэг. Одоо юу гэдэг Монгол дугаар бол тэ нөө Монгол дугаар байхгүй байгаа. Гэттэй ингээд өөрийнхөө юугаар бичиж болно гэсэн үг. Энэ үнтэй шууд ингээд та ингээд шууд ингээд нэг хэсэг нэг ингээд ярьж болно гэсэн үг байхгүй. За энэ хүн тэ одоо ингээд релиз хийгдчихлээ гэдэг. Тэгвэл бид нэр одоо өөрсдийнхөө дансыг шалгах гэсэн үг. Тэ та таны дансанд мөнгө нь ороод ирсэн байна уугүй юу гэдгийг шалгах гэсэн. За энэ дүнгийг сайн хараарай нар та 29,249,052 төгрөг гэдэг ингээ гараад ирж штэ. Тэгвэл энийг бүгдээрээ сайн харна гэсэн. Энэ мөнгө таны дансанд орж ирсэн байх хэвээр. Энэ хүн болохоор одоо хаан банкаар өрнөшилжүүлсэн гэж. Энэ болохоор миний тэ банкны мэдээлэл тэ. Тэ ингээд энэ хүн бол ингээд шилжүүлсэн. За тэгвэл одоо эндээс харна таны дансанд яг энэ мөнгө орж ирсэн үү гэдгийг сайн харна гэсэн. За тэгээ ихэвчлэн энэ ингэдэг одоо ордер номер гэдэг энэ даа. За би нэг жоохон томруулаад. Энэ удаа энэ ордер номерын сүүлийн 4 орн бол өөрөө их чухал. Энэ 4 орноор тань руу ингэж явуулсан байх хэрэгтэй мөнгө. За тэгвэл та одоо зүгээр энэ дээрээ би хүлээж авсан байна. Яг одоо миний дансанд байна. За би энэ дээр хэлгснээр гаргаад ирье. Тэгвэл энийгээ payment receipt гэд тарчна. За би авсан. Тэ авсан. Тэгээд за энэ болохоор тэ одоо ингэж аюугаар таны verification хэрэгтэй гэж. За би ингэж verification дээр хүн болгон бас ингээд Binance ашиглаж байгаа хүн болгон verification дээр байх хэрэгтэй. Би бас verification дээр байгаа. За энэ дээрээ би одоо өөрийнхөө Binance-ийн verification-ыг сонгоод нөгөө нэг 30 секунд болгонд өөр дугаар тоо гарч ирдэ штэ. Тэрийг сонгох гэсэн үг. За ингээд тавьчих. Хоёр юу байх юм бэ те. За окей. Энэ дээр бас email ирнэ гэж. За ингээд болцсон. За тэгээ баярлалаа. Үнэхээр хурдан байлаа тий. Тэ иймэрхүү байдлаар ингээд та үлдээгээд таны дансанд та ингээд Just Markets Brokers өөрсдийнхөө бид нар тий withdraw тий мөнгийг хэрхэн гаргаж Binance-аас дамжуулж авч авах талаар үзлээ. Мархан багаз яг уу дундуур нь мөнгөө гаргаж авахад хүлээгдэх хугацаанд л жоохон юу байгаа болохоос биш 3 цаг. Гэхдээ ихэнх брокерууд яг банкар бол тийм бид нэр 2 өдөр байгаа. За Монгол банкар бол өдөртөө орж иж байгаа гэж. Тэгэхээр бид нэр криптогоор хэрэг татаж чадвал тэр тусмаа USDT-гээр татаж чадвал бид нэр бусад банкны ханшаас 2% илүү мөнгөө дооцож авах юм байна. За тэгээ хамгийн чухал нь шүү. Хамгийн чухал нь та яг тэр одоо татаж авж байгаа криптогийнхоо данс мэдрийг маш сайн шалгах хэрэгтэй. Миний шалгасан аргыг харсан. Техникний 3 5 орон сүүлийн 5 орон таарч ийн мэдрийг бүгдийн сайн шалгах гэсэн үг. Ихэвчлэн бүгдийн нэг нэгээр нь шалгаж үзээд урталтаа спес байна, ойдолтой спес байна үгээд маш сайн шалгаж явах хэрэгтэй шүү. За тэгээ бүгдэнд нь амжилт хүсье. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Бай.